Шинжлэх ухаан танаа мэдхүү од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялах боломжийн хүн бүртүүрээтэй Join Me-ийн аялын цахим платформ мөн итгэл даах герман чанар ураатай Hetich компани ажиллаж байна. Студид өгүүлэгч, орчуулагч Мөнхбаатар маань бидэнд одоо дэлхийн өөр нэгэн сонирхолтой өнгийг танилцуулахаар бэлэн болсон байна. За бүгдэнд өнөөдрийн мэндэ. Өнөөдрийн сэдв бас их жоохон эвгүй бэргмээр сэдв ороод ирсэн байгаа. Бие үнэлэгч мэрэгжил мөн үү гэдэг нэртэй. За тэгээд энэ асуултын хариултанд нэвтрүүлгийн төгсгөлд тайлбар хэлээд хариулаад тэгээд дуусгандаа хэлээ. Ямар сонирхолтой юм те. Тий. За яг хоо бие үнэлэлт за дорн жигдахтай янз бүрийн нэрнүүд хүртэл байгаа шүү дээ. Тэгээд энэ яг хоо нөгөө хамгийн одоо politically correct буюу хамгийн одоо оновчтой зөвтэй юу нэгвэл одоо sexual service буюу бэлгийн үйлчилгээ гэж ер нь хэлээд байгаа энэ төрлийн одоо үйлдэлэг гэх юм уу. Тий. Тэгээд эн чинь эдийн засгийн тогтолцоо маягийн болоо явчихж байгаа. Тэгэхээр тэрэнд ялчгүй нэг тийм тодорхойлох нэр нэршил хэрэгтэй байгаа. Тэгээд тэрэн дээр ингэж ер нь явах юм байна. Тэгээд энэ салбарт гэх юм уу ажилтдаг хүмүүсийг нь одоо sex workers буюу одоо бэлгийн хөдөлмөрчд ажилчид гэх юм уу гэж ер нь нэрлээд явах юм байна. Тэгээд энэ ер нь хитэнэс бий болсон. Одоо хитэнэс бий болсон ч яг хитэнэс ер нь бүртгэгдэж эхэлсэн гэдэг ч юм уу нөгөө түүхэнд яригдаж эхэлсэн гэдэг талаар өнөөдөр ярих гэж байгаа. Тэгээд орчин үеийн нөхцөл байдал за тэгээд энэтэй холбоотой бас сонирхолтой баримтуудыг бас өнөөдөр ярих гэж бодож байгаамаа. За хүн төрөлхтний түүхийг ч одоо ингээд хэд хуваавал балар эртний түүх гэж байгаа шүү дээ. Одоо prehistory буюу одоо балар эртний ямар нэгэн бичиг үсэг энэ төр байхгүй ер нь бол балар эртнийх гэж байгаа. Энэ үеийн янз бүрийн баримтаас бол энэ тогтоох дугаас хэцүү шүү дээ. Тийм үнэхээр тухайн үед энэ бэлгийн үйлчилгээ гэдэг юм байж үгүй юу гэдэг бие үнэлэлт байж үгүй гэдэг тогтоохд бол хэцүү. Тэгэхээр ер нь бол нөгөө ямар үед үүссэн бэ гэж за түүхэнд гарч ирсэн бэ гэдгээр нэрээ тэгэх юм бол нөгөө нэг соёл иргэн шил буюу бичиг үсгтэй төр тулцтай тийм үед ер нь бол баг анханасаа байсан гэж баг хэлэгдэж байгаа. Энд чинь яг нэг хэлбэрийн хувьд юу гэж авч үзэхээс хамаарат одоо ямар одоо ашиг сонирхлын тулд бэлгийн үйлчлэгийг үзүүлж гэнэ вэ гэдгээс хамаарат эн чинь бие үнэлэлт мөн үү биш үү гэдэг асуудал хүртэл яригдчих. Эн чинь ер нь бол баг л философи асуудал шүү дээ. Тий. Тэгж ер нь яригдчих. За тэгээд за нэг түрүүн хэлсэн нэгдүгээр бичиг үсгтэй байх хэрэгтэй. Тэгэд хүмүүс чинь тэр нэг бичиг үсгээр тэр хүмүүсийн нэр үсгийг тэмдэглэсэн байх хэрэгтэй. За үйлчлэгийг үзүүлснээр хөлсийг авдаг мөнгөнд тэмдэгдэх гэдэг юм байх хэрэгтэй. Тэгжээж эн чинь бол одоо тустай үйлчилгээ болж явах гэдэг нь тий. За газар одоо ингээд дэлхийн газар орнуудад ер нь ямар байдалтай байсан талаар ер нь нэг хэсэг ярьчээ гэж бодож байна. За эртний ойрхит орнд буюу газар дүүнэт ингэсгдэг чинь одоогийн Иран, Ирак, Хавирган сарны хүнд гэж яриад байгаа тэр газар тий. За газар дүүнэт ингэсийг тойроод ялангуяа урд хэсгээр нь урд болон зүүн хэсгээр нь ямар байдалтай байсан бэ гэхэлэр ер нь одоо тэр үеийн нөгөө янз хамгийн эртний түүхэн бичгийн сурвалжуудаас ингээ харахаар эмэгтэйчүүдийн байр суурь хувцсны нормыг ингээ заасан янз бүрийн бичгийн их сурвалжууд байдаг гэнэ. Тэн дээр юу заасан бэ гэхэлэр эхнэр болон бэлэвсэн эмэгтэйчүүд заавал гэвлэр зөөх хэвээр нүрээ халахлж явах хэвээр. Харин боол эмэгтэй буюу одоо биеийн үнэлэгчд гэвлэр зүүж болохгүй хориотой. Зүүх юм бол айлын эхнэр гэж харагдахыг оролдсон буюу каст дэвшиж харагдахыг одоо завдаж хууль зөрчсөн гэсэн залилах гэдэг зүйл явж байна. Тий одоо ингээд тэр чинь нэг юу штэ энэ чинь ерөөсөө энэ биеийн үнэлтийг дагаж явдаг хамгийн том асуудал чинь эрүүл мэндийн асуудал байхгүй тий. Энэ бол ойлгомжтой. Бүх цаг үед тэр бэлгийн замын хүчин гэдэг юм чинь байсан. Тэгэхээр тухайн үед одоо тийм өмнө нь янз бүрийн тийм одоо биеийн үнэлэх ажил хийжсэн дараа нь эхнэр айлын эхнэр болох боломжтой юм шиг тийм байдал үүсгэж одоо гэвлэр зөөж явхлаар тэр чинь нөгөө нэг нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдалд аюул учруулж ийн гэж баг үзэх гээд байгаа байхгүй. Тийм тэгэхээр тэр талаас энэ чинь хувцас байгаа байдлаар нь ялгана шүү дээ хүмүүсийг тухайд те. Хүмүүнлэг нийгэм бол биш шүү дээ. Энэ эртний нийгэм ярьж байгаа юм чинь те.
За арилжааны бэлгийн харьцааг нарийн тодорхойлсон зүйл байхгүй. За голдуу уушийн газар хотын гудамж айл гэрийн дотоод зохицуулт хэлбэрээр одоо оршиж байсан. За айл гэрийн дотоод зохицуулт гэдэг нь гэрээсээ ингэж үйлчлэг үзүүлдэг. Тийм одоо эмэгтэйчүүд байсан. Тэрийг нэр нь яриад байгаа юм байна. Институцийн хэлбэр нь дундад зуунаас одоо эхэлж бий болсон гэж байгаа. Институцийн хэлбэр гэдэг чинь одоо нэг байгууллага болж ирж тий байгууллага гэж байна. Тий одоо эмсэг өрөөлөн гэж ярьдаг шүү дээ. Бросл те. Тэр хэлбэрт орж ирж байгаа нь ерөнхийдөө дунд зуунаас гэж явдаг. За Хаммурабийн код гэдэг бидний сайн мэддэг. Ер нь одоо төрч ёсны хуулийн баг хамгийн анхны хэлбэр гэж явдаг шүү дээ. Шүүмрийн Хаммурабийн код гэж байгаа. За тэнд бол одоо уушийн газар орсон тахилчийг шатааж алах гэсэн нэг тийм заалт байна гэж байгаа. Тэгэхээр уушийн газарт бол юу байдаг? Тэнд бие үнэлт явагддаг. Тэгэхээр одоо төрийн тахилч махилч тэр хүмүүс бол тийш ерөөс тэр үүдийн нээгээд орсон л бол юу шатааж цаазаар авдаг. сахилаа зөрчиж. Тий, сахилаа зөрчиж чинь тий. Тий, тэгэхээр тийм хууль байсан мэл. Угуушаа нөгөө нэг юу Иракийн нутагт дэвсгэр угуушийн газар ихэр айгу сонирн боход тий. Исламын шашин энэ төр нэг зүйлийг тодруулах хэлчихээ. Исламын шашин бий болохоос өмнө Иракийн нутагт тэр хүмүүс уудаг байсан. Архитарс хэрэгэлдэг байсан шүү. Тий. Нэр тийм байна тий. Энд нэг бас сонир ойлголт гарч ирж юм байна. Энэ шөөмөртч байдаг, юундч байдаг, энэ тэгтч бараг зарим талаар байсан. За эртний грект бол маш их дурддагдаг нэг тийм ариун бие үнэлэлт гэдэг ойлголт байгаа даа. За. Энэ айгу сонь бас жоохон маргантай сэдв. Яа тэгэхээр би нэг ном орчуулж исэн чинь энэ дэр нэг шамат гэдэг одоо сүмийн одоо бие үнэлэх гэж байгаа байхгүй юу? Амар эсрэг сонсогдоод байгаа шүү дээ. Сүмийн бие үнэлэгч. Тийм. Тэгэхээр бүр айгу сонь. За тэгэд энэ дэр болохоор зарим судлаачид за эртний чинь нэг юу шантаг бичгээр бичсэн байгаа шүү дээ. Шантаг бичгээс орчуулдах явцад ингээд янз бүрийн утга нь алдагдж хэлбийсэн байх магадaltaй. Тэр нь бол ямар нэг нь одоо сүмэнд ажилтдаг эмэгтэйчүүдэд зориулсан нэг тийм зэрэг зэндэ анги давхраг илтгэсэн тийм үг байсан байж магадгүй гэж ер нь үзээд байдаг. Тэгтэл одоо тэр Гилгамешийн юу гэж байгаа туйл гэж байгаа. Тэр шөмрийн алдартай хаан шүү дээ тий. Тэгэхээр тэн дээр болохоор ингэж одоо өгүүлсэн байгаа байхгүй юу. Инкиду гэдэг нэг тийм зэрлэг одоо өслөг эрийг одоо хөдөөхээр адуу малтай амьдардаг нэг тийм зэрлэг догшин омглон ир байсан юм байна л да. Ихтэй хүн. За тэрийг одоо Гилгамеш хааны тушаалаар шамат гэдэг тэр сүмийн бие үнэлэгч зэрлэг байгальд очиод 6 өдөр 7 шөнө тэр инкидүүтэй хамт амрагл үг гэж гардаг. Тэгэхээр одоо тийм яалч хүн нэг тиймэрхүү төрлийн үйлчлэгээ үзүүлээд байгаа хэвээр. Тэр чинь нөгөө нэг зөвхөн за хоёр зорилготой гэж үзье л да. Одоо бэлгийн үйл ажиллагааг тий. За нэгдүгээрт мэдээж өөр хөвгтэй болох, хоёрдугаар таашаал гэдэг. Тэгэхээр энэ гурваас өөр ямар нэгэн зорилготой болчихлоор л тэр чинь нөгөө тэр үйлийг өөр ямар нэгэн зорилгын төлөө ашиг сонирхлын үүднээс ашигласан буюу үнэлсэн гэдэг үг рүү орох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр бол тэгж бараг хэлж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр тий. Надад энэ ариун үнэлэлт, бие үнэлэлт гэдэг үгийг харахаар нэг Япончуудын гейшагийн соёл ингээд яагаад ч юм уягдаж орж ирээд байна. Би яг Японы соёлыг мэдэхгүй байгаад одоо энэ соёлыг дутуу өнсөн бол намайг уучлаарай. Японы соёлыг мэддэг хүмүүс маань бид нар ч одоо гейша гэхлээр бас яг энэ талаас нь хараад байдаг. Гэтэл одоо тэр чинь бүр одоо маш нандин ариун одоо соёлынх нь нэг хэсэг байдаг шүү дээ. Тэр талаар нэг юм байгаа юм шүү тий. Тий байгаа. Тэр талаар яригдах тэр яг гейша гэж. Ер нь бол бараг л өндөр түвшний бие үнэлэгч байсан шахуул юм ер нь ойлгохдоо шүү дээ. Тий тэр чинь яг нөгөө барууны үдэл суртлын суртлах хулгын юм жоохон явцсан юм шиг байлээ л да. Тухайн ч нөгөө тухайн ч яг нөгөө 20 дугаар зууны ялангуяа 2 дугаар дайн 2 дугаар дайнаас хойш Японч айгу нэр муутай байсан. Тэгэхээр ер нь энэ нөгөө нэг соёлоо ингээд зөв таниулах сурчлах чинь бас нэг зөөлөн бодлогын хэлбэр шүү дээ. Тэгэхээр одоо дайнд ялагдсан байгаа улсын эсрэг янз бүрийн бодлого явуулчихлаа. Тэгээд гейшэ мэшэ гэдгийн зүгээр нэг хальт сонсгоодаа наадах чи би үнэлэгчл юм бэ штэ гэдэг асуудал яригдаад эхэлсэн бол энэний ялгааг ер нь хожиж явах нэг нэвтрүүлгийнхаа дунд эсвэл сүүл хавцааныг тодорхой ялгаад ярьчээ гэж бодож байна. Өөр нэртэй байл Японы тэр өндөр түвшний бие үнэлэгчт нь. Гейшээс өөр. Тий гейшээс өөр юм биш тий. За төрөний агуулга өргөжлүүлээд ярихад ихэнх үеийн төрт улсууд энэ төрлийн хөдөлмөр нийгэмд эзлэх байр суулийг хуулиар зохицуулдаг. Зарим газар бүр татвар авдаг байсан. Одоо үндсэндээ тэр хөдөлмөрөө эрхлээд орлого олсон бол тэрнээсээ татвар өгдөг. Тийм байдалтай байсан гэж байгаа.
Татвар оно гэдэг чинь одоо бид нар яг нэг татварыг төрийн дарамт юу ч гэдэг нэг тэгж ойлгодог шүү дээ. Тэгтэл татвар чинь яг философи утгаараа төрийн хамгаалалтанд орж ийн гэсэн үг байхгүй. Тэг эргээд төр цагдаа магдаа юу ч цэрэг тууч одоо нөгөө хотын цэрэг байгаа шүү дээ. Тийм тэр цэргүүдийн хамгаалтанд орж ийн гэдэг утгаараа тэгж ер нь авч үздэг байсан билээ. Тэр чинь зүгээр ямар нэгэн төрлийн хөдөлмөр гээл аваад үзэж байгаа байхгүй. Хуульчилсан ажлын байр шүү дээ. Тий, хуульч яг үнэн тий. Тэгж авч үздэг байсан. Ер нь юм штэ. Христийн шашин, загалмайтны шашны нөлөөгөөр л загалмайтны шашин нөгөө тал коммунизм. Энэ хоёрын нөлөөгөөр л энэ юу чинь амар дарагдсан штэ. За энэ биеийн үнэлэлт гэдэг асуудал. Хоёрдугаар эмэгтэй хүний одоо эротик гоо зүй гэдэг ойлголт энэ хоёр нөлөөгөөр амар их дарагдсан байхгүй. Түүнээс энэ хоёр гарч ирэхээс өмнө буюу энэ хоёр одоо дэлхийг одоо нөмрөхөөс өмнө гэж ярил л да. Ялангуяа за загалмайтны шашин бол 10 11-р зуунаас эхэлж ер нь нэлээд хүчийг авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө нь бол ер нь тийм одоо эмэгтэй хүний бэлэг чанар гэдээ ярьж л да сексуалити те одоо гоо зүйн тийм эротик шивжинжиг ерөөсө дарангуйлдаг байсан. Яг ер нь хятад энэ тгийн соёлуудад энэ амар тод харагддаг байхгүй тэр янз бүрийн нөгөө сүмийн одоо тоогуур баримлууд сэлбэр хан турганы зураг шигтмэл тэр юмнууд дээр нь дандаа ингээд ил одоо эмэгтэй хүний тэр одоо ил тод байдлыг гэх юм уу тэрийг ингээд ямар нэгэн саадгүйгээр ямар нэгэн цензургүйгээр ямар нэгэн гутаанд оромжилсан зөвлгүйгээр ингэж харуулдаг байсан тийм соёл байдаг. Одоо энийг дарангуйлдаг болцсон нэг ёсыг тэр нэг юуны Европын тэр пуритан соёл гэж юу яриад байгаа байхгүй. Тийм тэгэхээр тэр үеэс л гарч ирэл одоо FIFA гэж сэжгэлдэг тэр юм чинь баг л тэр Европоос эхэлсэн юм байл. Тэрнээс өмнө бол шаал өөр ертөнц байсан гэсэн үг ер нь. Тийм. За эртний Грект бол бас их сонирхолтой юмуд байсан. Солон хотод анхны төрийн өмчийн эмсэг хүрээлэн байгуулж ирсэн гэж. За энд болохоор дотроо бас ингээд янз бүрийн төр хэмжээ. Тий, төр хэмжээ. Тий, тэгэхээр одоо ингээд дотроо бас ингээд хит юутай. Нэг тийм зэрэг зиндата гэх юм уу. Хамгийн доод зиндаа нь болохоор порнея гэдэг нь одоо хамгийн хямд газар буюу одоо гудамжны буюу чөлөөт бэлгийн ажилчид гэж тухайд нэрлэжсэн байгаа. Порнея гэхээр нөгөө бидний мэддэг нөгөө өвчин биш тий нөгөө өвчин явж байна. Нөгөөтэй холбогдоод явчихж байна тий. За тэрнээс дээш элит төвшний хетера гэдэг ойлголт байсан. Энэ бол шал өөр ойлголт. Хетера нар бол одоо симпозиумд оролцдог. Симпозиум гэж одоо бид нар одоо янз бүрийн одоо өндөр түвшний мэрэгжлийн олон улсын хурал чуулган уулзалт ч юм уу тиймэрхүү юмыг нэрлэдэг шүү дээ. Энэ чинь бол бас грекээс гаралтай. Энэ дээр бол яадаг байсан бэхлээр одоо тухайн үеийн сэхэтэн мэдлэгтэй философч тэр хүмүүс уулзаж дар сууж одоо асуудал хэлэлцдэг. Ёс суртахууны асуудлыг хэлэлцдэг. Эсвэл улс төрийн асуудлыг хэлэлцдэг. Тийм юмыг симпозиум гэж нэрлэдэг байсан. Ер нь шууд орчуулах юм бол drinking party буюу архитектл гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр юмд энэ хетеранаар оролцдог байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр улс төрийн мэдлэгтэй маш одоо уран цэцэн үг хэллэгтэй гэсэн одоо тийм хүмүүс байсан болж таарч байгаа. Тийм ээ бүр улс төрд нөлөөлөх хүн шүү дээ тий. Улс төрийн нөлөөтэй. Ер нь үе орох нь шүү дээ. Даалгавар аваад орох нь шүү дээ. За чи тэр нөхрийг тийм шийдвэр гаргахад нь туслаарай. Хэлүүлээрээ. Тэгж болно. Эсвэл өөрийн гэсэн бүр улс төрийн хүчил баримтлалаар ярил юу н оролцож болно шүү дээ ер нь. Тий. Бараг л улс төрч явах бол байгаад байгаа байхгүй юу. Тий. Өөрийнхөө тэр бэлгийн чанарыг илүү бэлэг чанар биш шүү. Бэлгийн чанар гэж яриад байгаа шүү дээ. Ялгаатайгаар хэлгэнд бол хоёулаа шүү дээ, тий. Бэлгийн чанарыг харуулж чинь бэлэг чанарыг харуулж шүү дээ. Тэр эмэгтэй. Хэрэг бүр тийм ятгаллаа бүр дараагийн улс төрийн бүр том бодлогод орж эхэлж байгаа бол тий. Тийм байсан байгаа. Энэ эртний Грекийн гот улсад Спартаас бараг бусад бүх улсуудад ер нь тийм байсан юм шиг л. Спартад гэхдээ бас эмэгтэйчүүд бас амар нэр хүндтэй байсан шүү дээ. Газар эзэмшдэг байсан. Газар эзэмшнэ гэж улс төрд оролцоно л гэсэн үг. Тийм ер нь л тийм байдаг гэсэн. Тэгээд ингээд ийм ялгаатай төвшнүүд байгаад байгаа учраас нийтэд нь хавтгаад нь бие хүнлэгчд гэж бити нэрлээч гэж ер нь энэ талын түүхчд аягүй анхааруулд юм бил. Тийм нэг шал өөр тий. Тэр гудамжинд зогсож байгаа хүүхэн тэр симпозиумд оролцож байгаа хүүхэн хоёр шал өөр л байхгүй. Тэгэхээр тийм ялгаатай асуудлууд байт юм билээ шүү. За хоёлаа нэг хамтран ажиллагч ярилцж байгаа. За тий.
За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийг хүмүүст өрөөтэй Join Me сегмент платформ ажиллаж байна. За өнөөдөр миний онцолж ярих нэг аялал маань яг Мартын аялал байгаа. Мартаар одоо найз бүсгүйгээ одоо эхнэрээ тий Таиландад баярлуулах боломж байж байгаа. Одоо яг нэг Мартын өдөр эхлэх 3 сарын 7-нд эхлэх Мартын аялал байгаа. Тэгээ хаана вөхлөөр Бангкок, Паттайя. Тий. Ер нь бол энэ Таиланд чинь хосоор яваад үнэхээр entertainmentlэг үнэхээр юм сонирхолтой бас үзмөрүүдтэй. За тэр нөгөө Lady Boy ч гэдэг юм өнөөдрийн сэдвтэй холбогдох насан туршидын шоу ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд нь бол бүр ингээд төрөл төрлөөрөө байж идэг. За тэгээд ийм сонирхолтой аялал байгаа шүү. За тэгээд энэ аялал маань одоо гол онцлогуд нь юу вэ гэхэлэр нэгдүгээр шууд нислэгтэй. Ядрахгүй очно, ядрахгүй өрөдөрнө. За хоёрдугаар 5 одны буудлуудтай явж байгаа. За тэгээд аяллаа дундуур 2 өдөр чөрлөөт хөтөлбөртэй байгаа. 2 өдөр сайхан хөтөлбөртэй явлаа. За одоо нэг амрыдаа гэхдээ сайхан чөлөөтөр. Тэ ингээд зогсоо завгүй хөтөлбөрөөр нүдгэх шиг хэцүү юм байхгүй. Ер нь бол тэ тэгээ сайхан тэр өдөр намраагаад тэгээд буцаад 2 өдөр хөтөлбөр байгаа. За тэг хөтөлбөр тийм аялал чинь өстой зөв юм байлээ шүү. Тэр зүгээр 2 өдрийг суулаар хэрэгтэй тэ. Тий. Бид нар шиг энэ их одоо завгүй хэмнэл дотор байгаа үнийг ингээ хөтөлбөрөөр нүдэд тахлаар хөтөлбөрөөсөө нөгөө кайф авахаасаа илүүтэй үзье яд. Стресс чинь амраагаад өгөөч гэх. Бараг хичээл таслах гэж байгаа шахах юм болохгүй. Тэгдэг штэ. Гэтэл мөнгө өгсөн байдаг. Тэгж яагаад иж болохгүй. Тийм учраас энэ нөгөө хэрэгцээг нь бид нар бодоод 2 өдөр яг аялын дундуур 2-1-2-1 гэсэн юм харьцаатай явж байгаа. За тэгэл халуун оронд очисон юм чин тэр далайн бүр гоё цагаан элстэй далайн эрэг дээр очих. Гоё арал зөх те. За тэгээд усан парк дээр очих. За тэгээд энэ Lady Boy шоунаас ахуулаад ер нь Таиланд улсад очисон бол заавал мэдэрдэг, хардаг, иддэг, уудаг бүх зүйлийг оруулсан мэддэг. За тэгээд ер нь манай энэ аялалд явсан. Бид нар сая энэ яг энэ өвлийн монголчуудын гадагшаа аялдаг сезон дээр улиралд бид нар нэг 300-аад хүмүүсийг монголчуудыг одоо Таиландад аялууллаа. Бүгд ирээ хэлж байна. Танай компани үнэхээр хүнээ боц хөтөлбөртэй юм гэж. Тий. Хоол байсан ч гэсэн бид нар хоолндоо нэг ч хүнд хэдэн төгрөг төсөлж байгаа ч яг өөр хаг. Хүн харахад Таиландад очино хоолтой гэд харагдаад байдаг. Гэтэл одоо манай компани тэ хоолндоо нэг хүнд одоо юу гэдгийг тэ 100 мянган төгрөг төсөлсөн байхад нөгөө айл 50 мянган төгрөг төсөлсөн байх чинь ийм өөр үйдэг шүү. Тэгэхээр ингээд явцсан хүмүүс маань хурж ирээд за ингээд бусад аялын компаниудыг за одоо муулж байгаа юм биш ер нь муулах надад тийм сонирхол байхгүй. Тэгтээ манай аялагчид биднэрт юу гэж хэлээд ийм гэхэлэр үнэхээр хүнээ бодсон хөтөлбөртэй газар байд юм байна. Маш их баярлалаа гэд. Одоо манай Join Me сегмент гээд манай пэйж рүү орох юм бол дүүр манай Таиланд явсан хүмүүс талархлаа илэрхийлсэн байна. Тэгээ энэ маань ингэж нөгөө хүнээ бодсон гой хөтөлбөр хийдэг учраас одоо манай Таиланд ээлэгчид эргэж залгаад ханах өөр хөтөлбөр юм уу? Өөр хааныг тийш явахаар бол явъя л да гэсэн ийм гоё юм байгаад байгаа шүү. Тэгэхээр та нар маань Join Me сегмент гэж шууд хайгаад одоо Google-дэд манай платформ руу орж болно. Эсвэл Join Me сегмент гээд Facebook, Instagram-ийн одоо пэйжн дээрээс мэдээлэл авчлахаар байгаа шүү. Тэгээ одоо нөгөө орчин үед чинь нөгөө хүмүүс хэрэглэгчтэй өгсөн үнэлгээ од мод тэрийг нь харахад л юу мэдэгдэн шүү дээ. Тэгэхээр тэгэл хараад тэр харахад бол манай Join Me бол шилдэг гэдэг нь угаас мэдэгддэг л дээ. За баярлалаа. За эртний грекийн одоо ийм ялгаатай одоо энэ үйлчлээ хамаагүй нэг буруу хэлчих вэ гэж санаа зовоодох. За энэ төрлийн үйлчлэгээ ийм ялгаатай байжээ гэж. За энийг янз бүрийн хүмүүсийн төв байгаа юм л да. Фрин гээд нэг эмхтэй байдаг байсан байгаа. Тэгээ тэр эмхтэй болохоор нэг бас тийм хитээрээ байсан. Одоо улс төрийн одоо юутай философийн айгүй их юм уншдаг мэдлэгтэй тийм л хүүхнүүдийг хитээрээ гэдэг байгаа шүү дээ ер нь те. За энэ эмхтэй болохоор тийм шашны үднэс ямар нэгэн тийм бузар гэмтгэрэг үйлдсэн байна гэж одоо буруутгаад шүүхрлэр оруулсан. Тэгсэн чинь нөгөө өмгөөлөгч нь болохоор шууд шүүхтэр одоо биеийг нүцгэлээд ийм үзэсгэлэнтэй ийм гоо сайхан эмхтэй хүн бол явч буруутай байх боломжгүй гээд тэгээд одоо яасан баг. Буруугүй гэсэн шийдвэр гарсан байгаа. Хэрэг нь хэрэгсээгүү. Тий, одоо буруугүй гэж шийдсэн. Шүүхээс энэ үед нэг тийм грекийн нэг тийм сонио ойлголт байгаадсан байхгүй. Тухайн хүн маш сайхан тухайн эмэгтэй хүн
маш үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байвал буруугүй л байж таараа гэдэг юм тийм. Одоо муу юм үйлдэх боломжгүй гэдэг. Одоо жишээ нь хүний гоо сайхныг ёс суртахуунтай нь уялдуулж ойлгодог байсан гэсэн үг тийм. Маш сайхан хүн маш муухай юм хийх боломжгүй гэж үздэг байсан нэг тийм. Ямар сонирхолтой хазаалт вэ тий. Юу хазааж штэ нөр. Харин тийм биш. За тэгээд дээрэс нь Аспасиа энийг манай үзэгч сонсч ирсэн байж магадгүй. Одоо нэг Афины ардчлалын өвөг эцэг гэж нэрлэгддэг Перикл гэж одоо улс төрч байсан шүү дээ. Одоо Афины одоо тухайн удирдагч нэг юм уу? Тэр удирдагчийн одоо нэг компанион гэдэг байгаа байхгүй. Компанион гэхэр ч одоо эхнэр биш, нууц амрагч биш зүгээр одоо хань гэж бараг хансагч тий одоо хансагч маяг. Хань гэхэр чи арай өөр гоё өөр харилцааг бодогдсон тийм эхнэр гэдэг шиг. Тий хансагч одоо хань болгоч ч юм уу тий. Хань болооч. Тий хань болооч. Тэгээ хэлчихвэл цааш дурыг тэгээ явуучвал гоё юм байна. Тий тийм хүн байсан гэж байгаа. Тэгээд тухайн үеийн одоо шог жүжигийн зохиолч шог жүжиг гэдэг авигдсан шүү дээ. Трагеди нэг эмгэнэл жүжигээс гадна. Тэр жүжигийн зохиолчт нь болохоор Аспасиаг болохоор Периклийн толгойг эргүүлж одоо малдаг тийм хүүхэн байсан гэж одоо янз бүрээр гаргадаг. Яг үүндээ бол одоо Периклтэй одоо улс төрийн хэлэлцээр яриа хэлэлцээд маш их оролцдог. Одоо тэр яг симпозиумыг өөрөө гартан зохион байгуулдаг хүмүүсийг үрдэг. Улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлдэг. Тухайн үед баг улсын хурлын дарга байсан юм шиг таахгүй юм чинь. Аспасиа асар өндөр боловсролтой шүү тий. Тэр Тийм. том хүмүүстэй чинь философийн түвшний өндөр түвшний политик яриа зогсож чинь гэдэг бол ундаг амттай ч. Тий, Аспасиа гэж одоо тийм эмэгтэй байсан байгаа даамаа. За энэ дээр дахиад нэг Нейра гэдэг нэг эмэгтэй. Энэ болохоор яг нөгөө юу гэсэн юм шиг лээ. Арай нэг доод төвшний бие үнэлэгч эмэгтэй байсан юм шиг лээ. Тэг яасан гэхэлэр нэг охиноо одоо жирийн иргэн мэтэр ингээ харуулахыг оролдсон гэсэн нэг тийм хуурам эхлэхийг оролдсон гэсэн хэрэгт одоо энэ эмэгтэй орж исэн гэж гарч байгаа хгүй. Эндээс юу харагдаж байна вэ гэхэлэр энэ нэг тийм каст маягийн систем байгаа даа шүү дээ. Одоо бие үнэлэгчийн хүүхэд одоо тийм жирийн иргэний статус руу орж болохгүй гэсэн нэг тийм хаалт байгаа даа байхгүй тий. Бид нар нөгөө энтхийн кастинг системийг айгүй сайн мэддэг, айгүй шавдаг муулдаг. Тэр чинь яагаад гэвэл нөгөө орчин үед хүртэл байгаад байгаа учраас тэгж яриад байгаа. Тэрнээс биш эртний нийгэм, дунд зууны нийгэм энэ төр гэж ярих юм бол кастинг маягийн буюу одоо ингэж хүн гэтэлж давш гарах боломжгүй одоо нийгмийн зэрэг давхраатай тийм нийгэм бол хаасаагүй л байсан. Манай их Монгол улсч биш шүү дээ. Тий, одоо Чингис хаан тэр хэвдчил гарч ирсэн шүү дээ. Ер нь бол тий. Одоо хин одоо хүмүүс ярьдаг шүү дээ нөгөө нэг юуны үед байсан бол Чингис хаан хэрэг гарч ирээгүй эсвэл Чингис хаанаас өмнө үед байсан бол зэлэм сүбэдэ хоёр өсрөөл хамгийн шилдэг дархан л болох байсан гэдэг. Тий, тэгтэл юу өндөр чи Хүлэг Баатар болоод тий. Одоо тий эсийн өрлөгийн нэг болж болоод ингэ том сайд болсон байна шүү дээ. Мэритийн зарчмаар гэдэг байгаа тий. Тий. За ялангуяа Аристофаны жүжигүүдэд Хетера нарыг худлаа улс төр өнгөц философи ярьж хийргсэн эрчүүдийн булааг дэлгдэг маш нарийн ухаантай улс төр нийгмийн мэдрэмжтэй эмэгтэй байсан гэж харуулж ирсэн гэж байна. Эрэг талаас нь харагдаж шүү дээ. Тий. Тэгэхээр нэг тийм тухайд нэг худлаа хэрэгсэн поп улс төрчд байхлаар тэрийг нэг ганцхан үг хэлэл унгачдаг Хетерэнүүд байсан байж таараад байгаа. Тийм байна. Хав үзэсгэлэнтэй хүн гарч ирээд ингээл унгаах нь шүү дээ. Ямар сонирхолтой вэ тий. Зөв байгаа тий. За эртний Ромд ямар байсан бэ гэхлээр за нийгмийн нэр хүндтэй иргэний статусаас гадуур авч үздэг. Аха. За эрчүүдийн хэрэглээ энэ male consumption гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингэж хэрэглээ болоод явчихж байгаа байхгүй нөө биелэгчт нь тий. Энэ Хетерагийн дайны тийм өндөр юу бол биш юу бол шууд хэрэглээ гэдэг үгтэй орж байгаа л тий. За зэрэг зэндэний хувьд шууд гудамжинд үйлчлэгээ үзүүлдэг, уушин газруудад байдаг. За зарим гэрээсээ үйлчлдэг. За тусгай зорилтын эмсэг хөрөлд байдаг гэдэг ингээд янз бүр байдаг. За Помпеотын одоо малталгаас одоо алдартай Лупанар гэдэг одоо эмсийн хөрөлөн олдож исэн. За тэрний одоо хан туурган дээр нь янз бүрийн эротик зурагтай одоо үнийн каталогтай тийм одоо баримт гарч ирсэн байгаа. За нэр тэр одоо үйлчлэгээ үзүүлэх эмэгтэйчүүдийн нэр нь гэвэл Мертес, Амарилис, Беронис, Чионис, Стерис, Дорис, Фиби гэдэг янз бүрийн нэртэй одоо хүмүүсийн нэр усна байгаа даа шүү дээ. Тэгээ эдгээр нь гэхдээ ер нь бол тийм жинхэнэ нэр гэхээс илүү одоо яасан гэрэл ямар тийм цэцэг мэцэг эсвэл нэг тийм шувуухаа муугах ч юм уу шувуухаа ч юм уу тиймэрхүү утгатай нэрнүүд юм билэ. Орчин үед бас нэг тиймэрхүү өөр нэрмэр аваад идэг билүү дээ тий. За хамгийн алдартай бас нэг тохиолдол гэвэл энэ Калигулагийн тохиолдол байгаа. Калигулагч одоо бараг л хааны ордныг
юу болгосон гэж баг биеийн үнэлэгчдийн эмсийн хүрээлэн болгож исэн. За энэ Ромын тохиолдолд баг эмсийн гэж хэлэх хэрэг болчихж байгаа. Яагаад гэвэл нөгөө эрэгтэй биеийн үнэлэгч нар маш их байдаг. Тэгэхээр одоо биеийн үнэлэх газар л гэх юм уу та баг тий. Тэгэхээр тэрэн дээр нь одоо бараг л Калигула өөрөө оролцоод явж исэн ухааны юм ингээд төгсд бичсэн өөр Ромын төгсд бичсэн байдаг байхгүй. Гэхдээ энэ ер нь бол дараа нь Калигулагийн нэр хүндийг унгах чиглэлтэй PR-ийн зорилготой болцсон болов уу да гэж ер нь харагдахаар идэм билээ. Одоо ер нь бол Ромын төгсдийг хараад байхдаа ийм байдаг байхгүй. Ямар нэгэн династ дуусна штэ. Буюу одоо ингэж залгамж халаа ингэж явж исэн аа. Дараагийн ямар нэгэн бослого тэмцэлэр ч юм уу төрийн эргэлтэр ч юм уу нэг шинэ хаан гарч ирэхэд тэрний өмнөх нэг юм уу хоёр хааныг амар муу гарч ирсэн байдаг байхгүй. Тэр төвхөнд. Тийм тэгэхээр тэр чинь угаасаа PR-ийн зорилготой гэдэг нь бас харагдаад байна. Цэвэр харлуулалт гэж байна тий. За Ромын төвхөнд нэг тиймэрхүү байжээ гэж. За энтгэхт болохоор бас их сонирхолтой юмнууд байдаг. Одоо төрний тэр Хетера гэж ярьсан шиг энтгэх тийм өндөр боловсралтай мундаг тэгтээ бас бэлэг үйлчлэг үзүүлдэг тийм эмэгтэйчүүдийг бол Ганика гэж нэрлэдэг байсан. За энэ бол ёо одоо урлаг соёлын боловсралтай улс төрийн яриа өрнүүлэх чадвартай тийм эмэгтэйчүүд байсан гэдэг юм лээ. За энэ дахиад нэг Девадаси гэдэг дахиад нэг өөр эмэгтэйчүүд яригдаад байгаа нь одоо сүмийн үйлчлэгээ үзүүлдэг л гэж ер нь яриад байгаа. За тэгээ Байден оюутаас янз бүрийн тэтгэмж авч амьдардаг байсан. За яг одоо юу тэр тэтгэмж авсныгаа хариуд бэлгийн үйлчлэгийг үзүүлдэг байсан уу юу гэдэг нь бас яг тодорхой бол биш. Ер нь бол үгүй л гэж ярьдаг. За Арташастра гэдэг нэртэй одоо шастрт төрийн мэдлийн одоо биеийн үнэлэгчдийг хариуцагч гэдэг хүн байсан тухай гардгаа гэд. Тэгэхээр бас ингээд хоёр талын л ингээд их сурвалжууд байгаад идэм бил. За Британийн одоо колоничлал ихснээс хойш нэг Байден оюутын тэтгэмж нь айгу багасаад ирэнгүүт бүр ингээд доод төвшний одоо биеийн үнэлэх хэлбэрлөө ороод явцсан гэсэн ингээд асуудлууд бас яригдаад идэм бил. Энийг тэгтээ бас ер нь бүр сайн мэддэг хүнээс нь л тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Яг одоо манай лавгдлууд одоо энэ тэгт сурж байгаа лавгдл мэгч ч юм уу. Тэр мөр хүмүүсээс нь тодруулах хэрэгтэй хаа. За энэ нөгөө энтгэс чи нөгөө Кама Сутра гэдэг сутра гарсан гэдэг. Тэгэхээр энэ одоо ганиканууд ч байдаг юм уу даас холбогдож магадгүй юм да тий. Тэр судар бол юу штэ. Одоо бидний хамгийн сайн мэдээд байгаа Кама Сутра гэдэг боловч одоо тэр чи одоо янаглах одоо үеийн шастрал гэсэн утгатай штэ. Тий. Тийм л юмыг өгүүлсэн байгаа шүү дээ. Тэр чинь бол угаасаа язгууртны боловсрол хаасаагүй байсан. Европт ч гэсэн байсан. Тэгээд тэрийг нь дарангуйлаагүй л энтхийн соёл юм уу даа л гэж би ойлгосон шүү дээ. Тий. Тэр нөгөө түрүүний ярьсан нөгөө загалмайтны шишний тэр пуритан соёл мөлөөр иймэрхүү юм чи айгуу дарангуйлаад айгуу бол хуучин тиймэрхүү судар мотор байсан бол бүгдийг шатааж матаагаад явцсан л ах. Би бол ер нь тэгж л бодож байна. За Хятад ямар байсан бэ гэхээр ерөнхийдөө бас бус нутгуудад төстэй за дээд төвшний асар үзэсгэлэнтэй одоо дуу чимс гэдэг ойлголт ч одоо энд гарч ирж штэ хятадын уламжлалаас ч тэгээ нөгөө гой хөгжмөө төглөөл дуулаад те за тэгээд тэд нэр энэ үзэсгэлэнтэй хүмүүсийн талаар дуу шүлэг зураг хатгамал маш их байдаг. Энэ мянгөрний сөрөлтэй зайлшгүй холбогдох нэг эмхтэйгийн түүх хүртэл хожим гарч ирнэ. Би бас тэр талаар нэг товчхон хэлчихье гэж бодож байна. Бүр ингэ дэлхийн хувь заяаг шийдэжсэн гой үзэсгэлэнтэй эмхтэйчүүд байсан гэж юу яригддаг. За. Тий. За гадаадын зоч төлөөлөгчдийн тухыг одоо ийм дуу чимсээр хангуулах тал дээр Хятад үеийн үед маш эртний өргөн уламжлалтай гэж. Ер нь бол тэгэл ер нь кинон дээр гооч өргөн гол төр гардаг гэсэн кинон дээр ингээл гадны зоч төлөөлөгч ер нь хөтөл аваач нэг ширээний хүүхэн мөнхөн гэдэг уламжлалч нь ер нь за бас одоо Японд байдаг гэж Солонгост байдаг гэж яриад. Энэ чинь ер нь бол ерөнхийдөө Хятадаас ингээд зүүн тийшээ Аз даяар ерөнхийдөө нэлээд харагдсан л соёл юм байлээ л дээ. За 19 20 дугаар зуунд бол Шанхайд асар том бэлгийн хөдөлмөрийн зах зээл болж байсан гэж. За энэ чинь бол нэг колоничлалтаас холбоотой л явж байгаа шүү дээ. За Японд бол Эдогийн үеэс буюу Токугава шогуны үеэс эхлээд Йошивара гэдэг алдартай төрийн зохион байгуулалттай эмсэг хүрээлэн байгуулагч байсан гэж. Дотроо зэрэг дэв англилтай. Энэ болохоор яг тухайд нэг замбраагүй биеийн үнэлэлт бас нэг нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал энэ төр болоо явчих шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо зохион байгуулалтад оруулсан. Энэ Токугавагийн шогуны 200 жилийн үе бол бас Японы нэг хаалттай
боловч дотроо маш их цэгцтэй асар өсрөнгөө хөгжлийн үе байгаад байгаа шүү дээ, тийм. Яг нэг гадаадаас нөгөө юу бүх юм хаалттай учраас технологийн хөгжлөөс хоцрогдсон л болохоос биш дотоодын тэр нөгөө нэг дайн тулаан бол маш сайн цэгцсэн, маш одоо өсрөнгөө хөгжсөн хүн амын өсөлт мэсэлч аягүй сайн хангагдсан тийм үед байгаа. Тийм үед байгаад байгаа. Тэгэхээр одоо Япон улсыг тэгж хөгжүүлэх ажлын хүрээнд одоо энэ замбраагүй биеийн үнэлтүүдийг нэгдсэн зохион байгуулалт оруулж ирсэн юм түүх байгаад идэм билээ. За бидний сайн мэдих гейша нар бол яг ерөөсөө тийм биеийн үнэлэгч бол биш. За зарчмынхаа хувьд биш. Тэ. Лавл одоо үндсэн үйл ажиллагаанд ерөөсөө байгаагүй. Одоо яг нэг юун дээр гардаг гейшагийн төрсөмжид тэр кинонд дээр гардаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр одоо эмэгтэй одоо анхны тэр шөнийг нь одоо баг хамгийн ямар хүнд дуудлах худалдаагаар зарах вэ энэ төр гэсэн асуудал яригдаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр яг мерсэр бол байсан л баг. Тэр чи одоо хичнээн мянган гейшэ хичнээн 10,000 100,000 гейшэ байх чинь тэр дотор нэг ширхэг тийм байгаагүй гэж хэлэх нь утгагүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм бол байсан л байж таараа. Тэгэхдээ эн чинь ёс судлаамжлахаа хувьд зарчмынхаа хувьд бол тийм одоо тодорхойлт биш ээ. Гейшэ гэдэг нь бол одоо цэнгүүлэгчл гэсэн утгатай ер нь бол тий маш сайхан дуулна, маш сайхан бүжиглэн тэгээд маш тийм сэтгэл одоо уян наалархаа тийм танхил ялдам хоолоогоор сайхан ярьж хөөрч одоо тэр ядарч зовж байгаа тэр хүний одоо алчаалмалчаалын тайлж өгөх гэдэг ч юм уу. Тийм утгаараа ер нь явдаг. Зүгээр нэг хүүрнэж ярихгүй одоо нөгөө мөр холбоож гэдэг шиг тийм шүлэглэж хайргүй уншиж тийм тэгж явдаг хүмүүс. Тэр чинь бас нэг зүгээр нэг нөхдүүдээс гарах юм шиг байхгүй. Тий, эн чинь бол ингэж гоо шүлэглэж маш тусгай боловсралтай тий. Тий, эн чинь бол тий. Энэ өндөр түвшний биеийн үнэлэгч гэж байгаа бол байсан Японд. Тэрийг нь бол ойран гэдэг нэртэй тусдаа тийм одоо хүмүүс байсан бэл. За дундад зууны Европын төвөгч одоо бас их төвөгтэй да. Загалмаатны шишин бол ерөөсөө биеийн үнэлэлтэд тууштай биеийн үнэлэлтийг бол тууштай эсэргүүцдэг. Гэхдээ захиргааны зүгээс одоо энийг бол necessary evil буюу одоо зайлшгүй байх ёстой зүйл гэж одоо үзээд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байсан гэдэг. Necessary evil гэдэг. Тий. Одоо яагаад ингэж юм бэ гэхээр одоо тэр янз бүрийн тайлбарууд байгаад байгаа юм л та. Одоо Хиппогийн Августин гэдэг нэг алдартай нэг тийм гигантэн байсан. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр одоо эмсийн хүрээлэн бол хааны ордны муу усны сувгтай одоо адилах юм аа. Тэр бол маш өмхий маш муухай. Гэхдээ тэр байхгүй бол хааны орд нь өмх ирдэг. Гэдэг утгаар. Тэгэхээр нэг тийм нийгмийн одоо тийм хамгийн одоо адгуусан тийм ёс бус тийм хүсэл одоо гэж үзэн шүү дээ. Одоо юугаар бол те одоо хэр загалмаатны шашны өнцгөр бол тийм завхаа зайданд одоо хамаа намаагүй явдлыг бол тэгж үздэг. Тэрийг ямар нэгэн байдлаар гаргадаг, зохицуулдаг тийм нийгмийн доод түвшний институт байхгүй бол нийгэм бүхэлдээ тэр доотлын чинь дээшээ нийгэм рүү нэвчдэг юм а гэсэн онолыг энэ одоо Хиппогийн Августин гэдэг гигант нь ярьжсэн тиймэрхүү юм байт юм лээ. Яг энэ нэг одоо яг саяны чиний хэлснийг necessary evil гэдэг одоо тэрэн саяны жижиг сажиг түүхийг сонссон чинь Traviata гэдэг дуур шууд санаанд орж байна тийм. Одоо тэр чинь нөгөө гол дүрийнх нь тэр эмхтэй маш үзэсгэлэнтэй дээд зиндааны бие үнэлэгч байсан гэдэг байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө дуурийн утга санаа. Тэгээд бүгд одоо тэр эмхтэй гоо сайханд ховстуулаад бүгдээрээ ингээд дуралдаг. Тэгсэн хэрнээ бүгдээрээ гадуурхдаг. Яг тийм. Тий. Нэг юм эсрэгцэл явдаг тий. Европт бол яг энэ. Европын энэ тал дээр л жинхэнэ хоёр нөхдөж. Тэгээ тодорхойлт нөртөл necessary гэснээ evil. Юу гэсэн үг юм те. Харин тий. За тэгээд Европ ер нь дундад зуунаас хойш одоо байсхийгээл хоригддаг, хөмдөг байсны одоо хамгийн гол шалтгаан нь ерөөсөө тэмбүү. Өвчин тий. Энэ бол нэг шүүгч нар чинь бүгдээрээ нэг юутай цагаан хэмлэлтэй гэдэг үсэн шүү дээ. Тэд чинь бол бүгдээрээ тэмбүүнд халзарсан байсан л гэж ер нь ярьдаг л да. Хүүе тийм юм уу? Нөгөө том бариг тавьцсан? Тий. Одоо буржгарын цагаан бариг тавьсан шүүгч нар байдаг шүү дээ. Тэр чинь бол тий. Өөрөөсөө нөгөө энэ үйлчлэгээнийхээ гол хэрэглэгч нар шүү дээ. Тийм байсан гэж ер нь ярьдаг. Тэгээд ер нь одоо ер нь бодоод үзэхээр бидний нөгөө орчин үед амьдарч байгаа болохоор ерөөсөө мэдэхгүй байна. Антибиотик бэлгэвч гэдэг юм хоёр гарч ирж байгаа энэ асуудал ер нь гайгүй болсон шүү дээ. Тэгэл хуучин үед чинь тэгэл нөгөө Монголыг л бараг тэмбүүндээ баригдсан гэсэн юм яриад байдаг. Ер нь бол Монгол дэлхийн төвчнээс бараг арай л гайгүй байсан байх шүү ер нь. Ялангуяа нөгөө юуны
20 дугаар зууны ихэнх үеийн Европ болон Америк бол ерөөсө тэмбүүндээ битүү баригдсан байсан. Толгой дараал бүгд тэмбүүгээр нас орсон байдаг шүү дээ. Ер нь хаад нүртэл. Хаад янз бүрийн улс төрч мөрч аль Капон гэсэн нөгөө мафийн толгойлогч энэ төр усууч хүртэл тэмбүүтэл явж байсан болж таарад байгаа. За тэгээд орчин үеийн зүүн Европын орнууд хоригддаг. Төв болон баруун Европ орнуудад хуулийн зохицуултаагаар зөвшөөрдөг. Тэгээ энэ бас нэг сонин тохиолдол гэвэл Шведэд 1999 онд гарсан нэг тийм бэлгийн үйлчлэгээ авсан хүнтэй хариуцлага тоосдог нэг тийм сонин үнсэн нь биш тэр үйлчлэгийг авсан хүн одоо торгуулдаг шийтгүүлдэг тийм одоо юу гарсан юм байлээ. Тэгэхээр эдгээр чинь бас нэг харгалзаж үзээд байна л да. Нэг аргагүй ирэхэнд бас нэг тэр талбар руу орцсон. Гэхдээ тэр хүмүүстэй зовж явахт нь нэрмээс болж шийтгэхгүй. Гэхдээ бас тэр замыг нь тэр үйл ажиллагааг дэмжихгүй. Тэр чинь нэг үйлчлүүлэгчдийн боомлж чинь гэдэг чинь тэр үйл ажиллагааг дэмжихгүй л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Баруун Европт нөгөө энэ Холландын тэр Амстердам бол яг энэ төрлийн үйлчлэгийг бүр өстэй. Жинхэнэ албан ёсныхоор зөвшөөрсөн. За тэгэл тэр нөгөө гудамж алдартай гудамжаар нь явхад бас л маш өрөмц зургийн донд явдаг л да. Миний анх удаа тэр Европ руу орж байгаа. Анхны аялал маань яг тэр Амстердамд байсан. Тэгээд шууд амар эвгүй юм. Шууд тэр рүү орсон. Миний хувьд бол бүр маш тийм өрөмөц өөр ертөнцийн орж исэн. Тэгээд их сонирн байсан. Яг тэр маань одоо бүр яг нүдэнд харагдчихлаа. Тэгэд энэ тэгтээ ер нь бол бас нэг философи асуудал гэдэг утгаараа бас бодолцмоор л байгаа байхгүй. Манайд бол хоригтой шүү дээ, тий. Тэгтэл байдаг нь бол үнэ. Тий одоо нөгөө санхүү авдаг ч юм уу эсвэл одоо гулгаа гэл ингээл газрууд байгаад байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр хуулиар хоригдж байгаа юм бол тэр чинь юу шүү дээ. Явандаа байхгүй болохын төлөө тэгж гин гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр бид нар бодтой л хандмаар байгаа байхгүй. Бодтой хандах хэрэгтэй. Тий. Үнэхээр алга болгож чадж байгаа юм. Хууль энийг хориглосон хууль гарснаас хойш ямар хяналтын үйл ажиллагаа өгцөө үнэхээр хориглож чадж байгаа юм уу, хөмж чадж байгаа юм уу? Чадахгүй байгаа бол энийг хуулийн зохицуулалттай болгох гэдэг асуудал. Дахиад нөгөө кобра эффект гэдэг шиг үүнийг хорсноороо ямар муухай зүйл гардаг. Одоо бидний дунд яригдж байгаа тэр эвчтэй. Тий. Айгу амар тий. Тий. Одоо үнэхээр тэр чинь одоо тэр нэг ирчүүдэд байд юм уу, тэр эмгтээчүүдэд байд юм уу, ямар нэг тийм хэрэгцээ байгаад исэн байна. Их нартайг нөхөртөөгөө одоо хийж чадаагүй одоо юу ийдгийг тий. Тим имийг байгаад байсныг нь одоо хуульчилсан одоо Европт байсан бол тэр нөхдүүд нэг тасалбар худалдаж аваад тэр Амстердамд очиод тэр хэрэгцээг хангалаа тэр Шведэд нь очт юм уу мэдэхгүй тий. Тэр хуульчилсан газрууд нь. Гэтэл тэрийг ингээд хомборлон одоо дарснараа түүхэнд дандаа л одоо энэ хоригдсан юм бол дандаа тийм зөв шийдэлтэй байгаагүй шүү дээ. Өнөөдөр бол бид нар маш муухай дүрсүүдийг энэ одоо энэ сошиал суугуудаар аваад ингээд бас хүнээс ийм муухай гаж юм гарах гэж ингэж харамсаад байж шүү дээ. За хоёулаа дахин нэг хамтран ажиллагч ярьчаад тэгээ өргөжлүүлэх үү. За тэгээ өнөөдрийн манай хамтран ажиллагчаар Итгэл даах герман чанарыг гэсэн одоо герман чанар гэсэн урайтай Хэтих гэдэг компани байна. За энэ компани байна ямар учиртай компани гэхэлэр энэ тавилгын жижиг хэрэгслүүдийг буюу тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг компани. За ямар учиртай гэхэлэр тавилгын хамгийн хэдэлгээнд ордог хэсэг буюу нугас шургуулганы зам гэдэг. Яг зөв. За энэ хоёр сайн байна гэдг нь өөрөө тухайн тэр гэр бүлийн үзмжээс илүүтэй нэг юм 5 дахь мэдрэлтэй тийм. Тэгээд ингээд шургуулгаа татхад муухай дуурах эсвэл нэг юм зууралдаж хүч оруулж татуулах эсвэл хэсэг гүйж байгаа эвдрэх. Ер нь бол яг тэр чинь л өөрөө нөгөө тухайн одоо гэр бүлийн 5 дахь асар ихээр нөлөөлөд дээ шүү дээ. Дээр нэмээд тавилга гэдэг бол хүн амьдралдаа нэг олон хийдэг худалдаа авах бас биш. Хүн ер нь амьдралдаа ер нь хэдэн удаа тавилга худалдаж авах л те. За зарим хүмүүс бол зарим аль бол маш олон давтамжтай ингээд тавилга солиод байд юм байна лээ. Минималист өнцгөрөө бодсон ч гэсэн аль болох баг цөөн удаа л тавилга авах хэрэгтэй шүү дээ ер нь те. Тийм. Юу тэр тавилгыг одоо бүр үнэхээр шаардлага хангах бол би жишээлх юм бол тэрийг дандаа солиод байх тийм одоо би ч насны юм авахыг л боддог. Тий. Тэгэхээр яг энэ нөгөө насны юм авмаар байгаа гэдэг хэрэгцээтэй хүмүүстээр яг энэ Хэтих компани болохоор яг энэ тавилгын нөгөө юм жижиг тоноглолуудыг санал болгодог. За тэгээд Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан энэ компани Монголд аль биесний хэрэгтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тий. Одоо бид нар ч нөгөө 100 айлаас очиод тий урд зүгтээ одоо үйлдвэрлэсэн янз бүрийн юмнууд авдаг. Тэд нар маань яг
зарим нь шаардлага хангадаг, зарим нь хангадаггүй. Өдөө хүртэл ямарчсан бидрэг болгоод ирсэн үнэн. Гэхдээ бид нар одоо дахиад хэрэглээг ахиулах хэрэгтэй шүү дээ. Хэрэглээг ахиулах хэрэгтэй. Тэгээд эдгээр чинь нөгөө германчууд маань юмыг бүр нэг цаагаар нуглуурхтай хийдэг тий. За тэгээд одоо сүүлийн үед энэ эргономик гэдэг нөгөө хүний яг хөдөлгөөний эргэтэн системний одоо нөгөө хэрэгцээ шаардлагын таарсан тийм юмнуудыг хэвл одоо үйлдвэрлэх. За тэгээд дээр нэмээд тийм минимал байх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол одоо хувцсны үлгүүрхэд дандаа ингээд унжицсан ийм байгаад шаардлага байгаа тийм. Хэрэгтэй бол ингээ хураагдаад яг нь шаардлагатай гарч ирж байдаг. Тэр нүрээ зай хэмжээдэг тийм. Одоо бид нар чинь яг үннийг хэлэхэд бас нөгөө хичнээн газар нутаг томтооч гэсэн тий энэ Улаанбаатар хотод ерөнхийдөө жоохон шахалцсан маягтай амьдрах шаардлага биднэрт тэгтээ дөрөв тулгарсан байна. Тэгэхээр нөгөө тавилга дотроо за тавилгаа огсруулж байгаа одоо тохиолдол их шүү дээ. Яагаад гэвэл тухайн байрныхаа хэмжээнд тааруулаад бэлэн тавилга авснаас яг ингээд угсруулсан нь дээр яваад байдаг. Гэхдээ тэр угсруулахдаа яг энэ Германы Хетик гэдэг компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа энэ жижиг тоноглолуудыг хэрэглэх юм бол та тавилгатаа нэг хэсэгтээ дахин мөнгө өргөх, дахин нөгөө 100 айл руу 100 явна гэдэг асуудлаас ангиж ярих нь шүү те. Тэгэхээр яг орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй галтгоо хийхийг хүсэх юм бол энэ шоурумд нь зочлоорой гэж юм те. За тэгээ өөрийн биеэр очиод тонол бүрийн шийдлийг илүү бодитоор мэдрээд мэрэгжлийн одоо хүмүүсээр зөвлөгөө аваад тэгээд нэг удаагийн чанартай сонголт одоо насан туршийн одоо сэтгэл ханамжтай сонголт байдгийг шүү гэдгийг мэдрээрэй гэж юм те. Тэгэхээр та чанартай тавилга хийлгэмээр байвал сайн тоноглол сонгороо. Тэгээд тэр дотроо Германыхыг нь сонгороо, Хетигийг сонго. За тэгээ хаан улд дүүргийн 3 дугаар хороо Design Central төвийн 201 тоотод очиод биеэр үзэж болох юм байна. Эсвэл 77 тэг 456 эсвэл 95 тэг 456 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За баярлалаа. За түүхэнд байсан одоо алдартай биеийн үнэлэгчдийн талаар нэг хэдэн нэг дурдчихъя гэж бодож байна. За хятадын одоо алдар Чинхуай 8 гоо гэж одоо Мин гүрний сүүлийн үед амьдарч ирсэн нэг тийм Чинхуай мөрний дагуу амьдардаг байсан нэг 8 сайхан бүсгүй байсан юм байна л да. Нөгөө дэлхийн геополитикт нөлөөлсөн гэдэг. За тэдний нэг болох Чин Юань гэдэг одоо дуучин хөгжимч бүсгүй байсан. Мин гүрэн мөхөж байх үед босгочдын удирдагч Ли Зэнчэн энэ бүсгийг хулгайлсан. За тэрэнд нь тэр бүсгүүд хайртай байсан алдарт одоо уу сангүй гэж жанжин байгаа. Тэр жанжин одоо буцааж явахын тулд манж нартай хүч авсарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр манжиг гарч ирэхэд баг үндэс болсон. Одоо баг нэлээд өндөр хувь нөлөө үзүүлсэн гэж энэ эмэгтэйг баг хэлж болохоор байгаа. Нөгөө трио шиг юм болсон шүү дээ. Балаа юм бэ тий. Тий. Тэгэхээр үргэлжлээд баг Монголын түүхэнд нөлөөлсөн ч гэж баг хэлж баг болж манжуудыг одоо хүчрхэгжүүлсэн биш үү тий. Ян мэндэ чи яах дөрөвдөө. За Европ тийшээ гэвэл одоо Венецийн Вероника Франко гэдэг одоо ийм бүсгүй байсан байгаа. Энэ болохоор нэг тийм юу цолно гэх юм уу honored courtesan буюу гавья тань болгоч нэртэй байсан гэж тийм нэг юмхтэй байсан гэж байгаа. Францын Ниньон де Ленклос Оросд төрөөд одоо Францын 2 дугаар эзэнт гүрний хамгийн баян хүмүүсийн нэг болсон Лапаева гэж юмхтэй байсан гэж байгаа. За энэ тайч тагнуул Мата гарагийн тухай манай гадаад Адрайнер нэвтрүүлэгтээ тусдаа дугаар байгаа. Энэ бол гайхамшигтай түүхтэй. Үнэхээр сонирхолтой юм билээ. Бас харамсалтай юм хинэлтэй. Тийм одоо хүн байгаа. За зөвхөн өөрөө амьдрахын тулд одоо мөнгө олохын төлөө биш одоо улс төр геостратегийн ашиг сонирхлын төлөө бэлгийн харьцаанд орохыг одоо бас бие үнэлэх гэж хэрвээ нэрлэж болдог бол Кристин Киллер гэдэг нэг эмэгтэй зайлшгүй яригдах юм лээ. Одоо ингээд маань хариулагч зургийг өгөх бах тэгэхээр манайх нь хараараа энэ маш үзэсгэлэнтэй эмэгтэй лээ. 19 настайдаа Их Британийн дайны сайд Джон Парфумутай нэр олбогдсон. За нөгөө тал зөвлөлтийн тэнгисийн цэргийн атшээ Евгений Иванов гэж хүнтэй нэр олбогдсон байгаа. За эндээс бол болж одоо Их Британд улс төрийн хямрал үүссэн. Ерөнхий сайд Харалд Макмилланы консерватив засгийн газрыг одоо унагсан 19 настай охин гэж энэ дэлхийн түүхэнд мэдээ зөвчөрсөн тийм л тийм мэдээ томчууллынхаа дунд яваад мэдээг нь алдчихлээ. Тийм байгаа даа байхгүй. Сайхан юм бэ нөө сайхан. Амар тийм маш гоё юм ихтэй л.
За тэг бусад улсын бусад одоо улс төрийн сэдэлтэй хормой хотны явдал гэвэл баг Клеопатраас эхэлж байгаа. Клеопатра ч одоо Ромын хоёр их том жанжны Цезар Марк Антони гэсэн хоёр жанжны одоо амргийн явдал үүсгэж исэн хүүхэн байгаа шүү дээ. За 15 дугаар Луи хааны амраг Мадам де Помпадур гэж эмэгтэй байгаа. За энэ Лола Монтез гэж одоо бас их сонирхолтой эмэгтэй байгаа. Тийм аалзан бүжиг гэх нэг тийм бүжгээр айгу алдартай. За тэгээд эдгээр бас улс төрийн томчуултаа нэр холбогддог. Баварын 1-р Людвиг вантай хаантай одоо амраг болсон. За энэ нь бол улс төрийн самуун дэгдэж яванда Европыг нөмөрсөн 1848 оны хувьсгал гарахыг нөлөөлсөн гэж байна. Тэгэхээр эн чинь бүр улстай бүтэн твийг нөмөрсөн хувьсгалын одоо их анхны галыг асаахад оролцсон тийм эмэгтэй байгаад байгаа байхгүй. Яг өөрөө тэмцэгч биш. Тэгвэл хувьсгал одоо олон нийтийг дургүйцлийн бас шалтгаан болсон тэр нөгөө нэг очийг үүсгэж өгсөн нэг тийм эмэгтэй байгаад байгаа байхгүй. За бидний нөгөө мэдих алдартай одоо Италийн ерөнхий сайд агсан Сильвио Берлускони гэж байгаа шүү дээ. За. Тэр энэ одоо ерөнхий сайд байсан хүн бол 17 настай Руби гэдэг нэртэй Марокко гаралтай бүжигч охинд нэр холбогдсон. Одоо тэр охин бүр мөнгө төлөөд хариуд нь одоо бэлгийн үйлчлэгээ аваад за цагдаа даргын хэрэгт холбогдож чадахт нь өөрийн одоо улс төрийн нөлөөгөө ашиглаад тэрнээс нь суллуулж исэн гэсэн тийм түүхүүд хүртэл гарч ирээд тийм лээ. Тэг чи бүр тун саяхан шүү дээ. Тий. За энэ дээр бас нэг сонирхолтой юм бол Зүүн Германы Ромео ажиллагаа гэж байдаг байсан. Нөгөө нэг хүйтэн дэний үед те. За баруун Германы салсан ганц бие ганцаарцсан эмэгтэй одоо төрийн ажилтныг онилж тэднэртэй очиж уулзч одоо ганцаардлыг нь тайтгаруулнага тэднээс мэдээлэл олж авдаг тийм одоо Зүүн Германы сайхан залуучууд байж л дээ. Тийм үйл ажиллагаа явуулдагс. Одоо Зүүн Германы Штази гэж нэрлэдэг шээ тэр. Төсөөлөгдөж байна. Тагнуулын байгууллага. Герман залуучууд бас гүн шүү. За тийм одоо юм байдаг байсан байна. За энэ Жон Вассол гэдэг бас нэг сонирхолтой юм байсан хүн байсан байгаа. Британийн одоо ижил хүйстэн одоо Москва суудаг элчин сайд нэг ижил хүйстэн юм хүн байсан. За тэгээд тэр ижил хүйстний үдшилтэд оролцоод тэгээд янз бүрийн одоо эвгүй байдалтай зураг хөрөгт авахуулаад тийм зураг хөрөгт өртөөд тэгээд маш олон жилийн турш Британийн тэнгисийн цэргийн нууцыг Москвад зарж исэн гэж. Зарж исэн гэж одоо дарамтанд ороод тэр одоо шантажинд ороод дамтаа хэмжүүлж исэн тийм хүмүүс. Тэгээд энэ 18 жилийн ял аваад явсан нөхөрөл энэ өөрөө юу штэ тухайн нөгөө нэг ижил хүйсний харилцаа хүлэн зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор энэ бас нөгөө эцсийн дүндээ тэг бүхэл өтөр насан туршдаа тэр өөрийнхөө бэлгийн чих хандлагыг одоо дарангуйлуулж хинт ч мэддэхгүй бүх амьтг хүнээс нөөж амьдрах ч одоо магадгүй хэцүүлэх. Тэр нэг удаа нэг тиймд орцсон магадгүй ганцлууд орцсон баг. Тэгэл тэрнээс бол насан туршийн юм асуудалд орсон нэг тийм хүн Жон Вассол гэх тийм хүн байд юм билээ. За тэгээд би нэг санаанд орж байгаа нэг жишээ хэлчихв. Цогтайж кинон дээр санаж байна. За нөгөө арслантай ч үчээ цогцлбогоо тоглолдог тий. Амнаас ч нууя гэж яагаад одоо тэгээд тэр чинь нөгөө тэнд нөгөө амлаад бэр цэцгээ үлдээсэн байсан ихнэрээсээ ягаа сүулдэ тэгээд тэр хаан хүүгийн толгойг аваад урж шít. Тэгээд тэр том хаан хүүгийнхаа толгойг аваад хүүгээс хагцна гэдэг чинь улс төрийн үед ингээд амар хүч алдчих шít. Тэгээд бас л улс төрийн зорилгоор цогцлмойгоо бол одоо яг ийм өнөөдрийн бидний яриатай холбоотой дүрс таалсан биш. Монголын их тэр байсан. Тийм байгаа тийм. За тэгээ нэвтрүүлгийн маань асуулт биеийн үнэлэгч мэрэгжил мөн үү гэж байгаа. Тэгээ мэрэгжил бол биш ээ. Энэ бол мэдээж биш те. Энэ бол янз бүрийн ямар нэгэн боловсролын институтаас диплом олгож мэрэгжил гэж тооцогдсон шүү дээ. Ер нь бол те. Гэтэ нэг өдөр ажил мөн үү гэдэг бол ажил бол мөн байгаад байна. Гэтэ юм гэж үтгэхдээ үнэхээр тэр диплом байгаа тэр нь олдог байж байгаа гинт гараад ирвэл яг уу. Хааны газраас тэр Помпео хотоос одоо бүхэл бүтэн тэр бие үнэлэх газрын юм одоо тэр бүр меню зэнэтгээ каталогтойгоо олцсон гэдэг шиг хааны газраас яг сургаад ингээд бүр мэрэгжил байсан байж болох уу гэж. Ингээд диплом шиг одоо тэгвэл мөн баха тий. Тэг гараад ирвэл яана. Тийм бол тэгээд яач та одоогийн олдроор бол үгүй гэж хэлж байна. Орчин үеийн ойлголтоор бол болохгүй. Гэхдээ гейшаг одоо чинь бүр тэр өхнийг чинь бүр багаас нь аваад бэлтгэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол олон жилийн институтжилсэн боловсрол олгож ийн гэдэг утгаараа
баг мөн ч гэж хэлж болохоор юм байна л да. За гейша бол юу биш. Бие өнлөгч бол биш. Тэгтээ тэрнтэй төстэй эн чинь нөгөө түрүүний хитера гэж ярьж, ганика гэж ярьж энэ тэгт байсан. Тэгэхээр тим хэмжээний мэдлэгтэй боловсролтой болохын тулд энэ бас олон жил бэлтгэгдэл байж таараа. Тэгэхээр тим биш үнээрээ таныг яг тэг хэлсэн чинь орчин үеийн яг нөгөө ойлголтоор л биш байгаад болохоос ш. Тухайн үеийнх бол мөн байсан байж магадгүй. За яг ажил хөдөлмөр мөн үү гэвэл яг тухайн нийгмийн байдлаас хамаарад эрсдэлтэй ч юм уу, орой хөрөлтэй ч юм уу. Тийм одоо ажил хөдөлмөр мөний өвд мөн. Тийм. Тэгэхээр ийм л дүгнэлт хийх юм байна л да тий. За баярлалаа. За та бүхэн шинжилгээ ухаан танин мэдгүй од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонслоо. Шинжилгээ ухаан танин мэдхүйг дэмжин түвэн дэлгэрүүлэхээр аялах боломжийг хүн бүрт урайтай Join Me цэгийн маань аялын цахим платформ болон Итгэл даах Герман чанар урайтай Хэтих компани ажиллаа. За сонирхолтой сэдв бидэнд бэлтгэн хүргэсэн өгүүлэгч орчуулагч Мухатар танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.